За 2019 оны англи хэлний Yeshin 1-р хэсгийн 4-р даалгавар. За Anna gap a good job at the city center recently гэсэн одоо өгүүлбэр байна. За тэгээд үйл үг нь бол одоо find буюу олох гэдэг утгатай байна. За тэгэхээр Anna за ерөөдөө саяхан хотын төвд одоо гоё ажил, сайн ажил олсон гэсэн утгатай байх юм байна. За тэгэхээр эхлээд A-с нэхлээд чи одоо шалгаад явъя. За A нь яаж вэ гэхээр энд have гэж байна. За тэгэхээр have-тэй байж болохгүй. Яагаад гэвэл Anna гэдэг үлийн эзэн маань өөрөө he, she, it буюу эднээс яг тодорхой л she байгаа болохоор has болох ёстой. За тэгэхээр has been finding гэдэг нь одоо байж болохоор байна. За are гэхээр энэ мэдээж байж болохгүй. Яагаад гэвэл хэрвээ тэгэхэд pronoun-аараа is finding байж болно. За дараа нь has байж болох юм. За дараа нь has found. За тэгэхээр одоо энэ чинь үлдсэн 3 одоо хэсгээс байж болно. Одоо тэгэхээр хэдүүлээ одоо яг аль нь илүү тохиромжтой вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь has been finding гэдэг нь бол одоо ингээ олоод байж байна гэдэг нь бол өөрөө болохгүй болчиход байна. Утгын хувьд ягаад гэхээр энэ чинь саяхан энэ бол одоо ингээ олдсон гэсэн утгатай. Одоо энэ гэсэндээ энэ хайж байгаа. Энэ бол хайж байгаа үйл нь үргэлжилж байгаа гэсэн утга зааж байна. Тэгэхээр энэ бол ингээ хасагдлаа. За has been found. За дараа нь has found гэдэг хоёр одоо хувилбар үлдэж байгаа. За has been found бол одоо шууд дахиад дөрмийн алдаатаагаараа хасагдаж байна. Ягаад гэвэл has been гэх юм бол ардаас нь орж байгаа үг маань дахиад яг ийм хувилбарт одоо байх хэрэгтэй. За тэгэхээр эндээс бол зөв хувилбар нь has found буюу олчихсон. Энэ маань бол одоо present perfect цаг байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөнд одоо хийжсэн зүйлийнх нь үр дүн маань бол одоо гарчихсан байгаа гэсэн үг. Has found. Тэр Anna ажиллаа. Has found a good job at the city center recently. Саяхан хотын төвд сайн гоё ажил олсон гэсэн утгатай хэлбэр байна.